Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Мөнхбатыг 2016 оны 9-р сараас хуулийн хэлтийн байгууллага шалгаж эхэлсэн. За түүнийг албан тушаалаа уруулан ашиглаж улсын төсвийн хөрөнгийг өргөдүүлсэн гэх үндслээр өнгөрсөн оны 10-р сард авилгатай тэмцэх газраас баривчилж шүүхийн шийдвэрээр 20,461-р ангид саатуулан шалгахулсан. За хөгжлийн банктай холбоотой олон нийтийн дунд бухимдал төрүүлсэн хэд хэдэн мэдээлэл байдаг. Тухайлбал хууль зүйн дотоод хэргийн дэд сайд энх баяр хөгжлийн банкнд хийсэн шалгалтаар 1.3 их найт төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн тухай мэдгдсэн байдаг. За мөн улсын хурлын гишүүн асан Батбаяр Гарамгаабатар нарыг за хөгжлийн банк Чингис Самура бондын зарцуулалттай холбоотой асуудлаар шалгаж байсан. За тэгвэл хөгжлийн банкны захирал асан Мөнхбатад холбогдох хэргийг авилгатай тэмцэх газар шүүхэд шилжүүлсэн байна. За хөгжлийн банкны хэргийн мөрдөн байцаатай ажиллагаа явуулж байгаа. Хөгжлийн банкны хэрэг дээр нийтдээ 3 багц асуудыг мөн бас цагдаагийн эдийн засгийн албанаас хамтарсан ажлын хэсэг өнөөдөр болтол шалгаж байна. За мөрдөн байцаалтаар нийтдээ албан тушаалаа уруулсан, албан тушаалаа хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон гэдэг үндслээр хэрэг асуудлыг хамтарсан ажлын хэсэг шалгаж өнөөдөр Шинбаатар Мөнхбат нарын хүмүүстэй холбогдолтой эхний үйлдлийн тусгаарлаад шүүхийн шатанд шилжүүлсэн байдалтай байж байгаа.